yo. Hey yo. Hey come on. Өнөөдөр энэ дэлхийн хамгийн баярт өдөр болж байна. Одоо баяраа хамтдаа эхлүүлцгээе. Хүн төрлөختөнд тохиож буй хамгийн том баяр. Бурхны хөө Есүс Христийн энэ дэлхийд мэндэлсэн өдрийг бүгдээрээ магтацгаая. Woohoo! Yeah, yeah, yeah. Like you, like me, like you, like me, like you. За бүгд бэлэн болсон бол 1 2 3 let's go. Magtalan, sirere миний сүнсээ энэ ритмэ дамжуулан эсэ гогтсай авралыг түмэн зарлан хогоо зохиороо тэр үед хэсэн эсний үе хийс шоу өдмөхөд харагтун энэ баярт бидийг дамжуулж өгсөн тэгээ мандалтах тэнгэр ээлжүүд тэнгэр татрик доор газар тамар тамны хүү Есүс мэдсэн түүхийг сонсч байсан онч байсан дүү аврагч эзэн болж энэ дэлхийг аврах хүү Есүс мэдсэн түүхийг битлэхэ мөрний чичээ төрсөн түүхийг Үнэхээр сайхан байна шүү. Крисмас болохоор сэтгэлгөөрөө сайхан болчихъя. Яагаад? Тэр нь яхан аргагүй бэлэг авдаг болохоор шүү дээ. Энэ удаа ямар бэлэг авч өгөх вэ? Надад ч гэсэн бэлэг авч өгөхгүй байх та. Оо, багшаа та авдаа ойлоо бэлэг авах лөө. Крисмас чинь бэлэг авч өгдөг баярахгүй юу? Тийм үү? Нэрэн Крисмасын өдөр бэлэг авч өгдөг юм уу? Үгүй гэж юу? Гэхдээ өөхөө багшаа, Крисмасээр яагаад бэлэг авч өгдөг гэж? Яагаад гэвэл маш чухал баярын өдөр учраас. Юун тийм чухал баяр гэж? Тэр үү? Бурхны хүү Есүс Христ бидний төлөө энэ дэлхийд ирсэн өдөр болохоор тэр юм. Өөрөө ирсэн баярлаж байна. Бэлэг авч өгөхөөр ирсэн. Гэхдээ Бурхны хүү яагаад ирсэн гэж? Яагаад гэвэл бидний гэм нүглийн төлөө юм. Адам Бурхны амлалтыг зөрчиж сайн мөнгө мэдүүлэгч модны жимснээс идсэн тэр мөчөөс хүн төрлөختөн ба дэлхийд гэм нүгэл бий болсон юм. Миний залныхэнд хурцсан байхгүй юу? Бурхан маш их уурсан байх тоо. Уурсан гэхээс илүү маш их харамсан байх. Бурханаас хол амьдрах нь хичнээн хэцүү гэдгийг мэддэг учраас. Тиймээс гэм нүгэл үйлдсэн бидний төлөө бяцхан хураг Есүсийг илгээсэн юм.
байдаг залуутай сүү тавьсан байлаа. Нэгэн өдөр тэнгэр элч унтаж буй Мария дээр ирэн. Тэнгэр элч Мариад хүү төрөх ба түүний нэрийг Есүс гэж нэрлээрэй гэсэн. Тэгээд тэнгэр элч сүйд залуу Йосефт үзэгтэн. Тэнгэр элч хүүгийн нэрийг хэлж өгсөн ба тэр нэр нь Имануэль байсан юм а. Йосеф нь Бэтлехемд хоосон өрөө хайж байлаа. Гэтэл хүүхэд нь яг түрэг шахсан байв. Хоосон өрөө байна уу? Хоосон өрөө байна уу? Хоосон өрөө олж чадаагүй Йосеф, Мария хоёр маань морины жүчээнд хоноглож бяцхан хүү Есүсийг төрүүлсэн гэдгээ. Бяцхан хүү Есүс Бидний төлөө Есүс энэ газарт ирсэн юм. Бидэнтэй хамт байх гэж. Мөн бидний бүх гэм нүглийг загалмайд үүрсэн юм. Бурхны өмнө гэм нүгэл үлдэн хөөгдсөн Адам Явагийн төлөө бяцхан бүхийг золиос болгосонтой адил юм. Бурган бидэнд үнэхээр хайртай юм уу? Гэхдээ л малын сарвч байхдаа яах вэ те? Бурхнийгөө тийм муухай үнэртэй газар. Бяцхан хүү Есүс мэндэлээ. Пөөх! Есүс Христийн төрсөн өдөр болохоор бид бүгд баяр хөөртэй байгаа юм байна штэ. Амттай юм идэ. Тийм ээ.
Харин тиймээс бид биедээ бэлэг авч өгөн баяр хүргэдэг байхгүй юу та? Бидний аврагч Есүс мэндэлсэн өдөр учраас юм. Гэхдээ түрүүн Есүсийн өөр нэрийг юу гэсэн бэлээ? Хөөе, чи хараад хэлээд байгаа юм уу? Имануэль. Имануэль, Есүс. Оо! Ямар вэ? Би бүгдийг нь мэдэж байгаа зү? Хэн намайг дуудсан бэ? Хүүхдүүдээ би энэ дэлхийг бүтээгдэхээс эхлээд та нарыг төрөхөд ч мөн бас энэ дэлхийн төгсгөл хүртэл үргэлж та нартай хамт байх болно. За, бүгдээр хамтаа босоод эзнийг магтацгаая. Ха-ха.
Merry Christmas. Библийн ишлэл цээжлэх цаг. Хой библийн ишлэл цээжлэх цаг болсон байна чи бэлэн үү? Хой библийн ишлэл цээжлэх цаг болсон байна чи бэлэн үү? Хой библийн ишлэл цээжлэх цаг болсон байна чи бэлэн үү? Хой библийн ишлэл цээжлэх цаг болсон байна чи бэлэн үү? Бурхан өөрийн хүүгээ ертөнцийг ялахын тулд биш. Бурхан өөрийн хүүгээ ертөнцийг ялахын тулд биш. Харин түүгээр дамжуулан ертөнцийг аврахын тулд. Харин түүгээр дамжуулан ертөнцийг аврахын тулд. ертөнц рүү илгээсэн билээ Иохан 3:17. 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 Бурхан өөрийн хүүгээ ертөнцийг ялахын тулд биш. Харин түүгээр дамжуулан ертөнцийг аврахын тулд. ертөнц рүү илгээсэн билээ Иохан 3:17. ертөнц рүү илгээсэн билээ Иохан 3:17. Бурхан өөрийн хүүгээ ертөнцийг ялахын тулд биш. Харин түүгээр дамжуулан ертөнцийг аврахын тулд. ертөнц рүү илгээсэн билээ Иохан 3:17. ертөнц рүү илгээсэн билээ Иохан 3:17. Бурхан өөрийн хүүгээ ертөнцийг ялахын тулд биш. Харин түүгээр дамжуулан ертөнцийг аврахын тулд. ертөнц рүү илгээсэн билээ Иохан 3:17. ертөнц рүү илгээсэн билээ Иохан 3:17. Хайртай хүүхдүүд ээ, 12 сарын 25 ямар өдөр вүлээ? Яхин аргуу Крисмсийн баярын өдөр. Тэгвэл хэний төрсөн өдөр вүлээ? Есүсийн. Өнөөдөр багш нь Есүсийн мэндэлсэн өдрийн тухай та бүхэнтэй ярьж өгөх болно. Йосеф болон Мария хоёр Израильд амьдардаг байсан. Тэр үед Израилийг Ром улс захирдаг байсан. Ромын хаан Израиль хүмүүст зарлиг болгож өгөв. Миний захирдаг Израиль улсын хүмүүс хэд хүрч байна? Мөн хичнээн хүмүүс амьдарч байна вэ хэмээн мэдхийг хүсэж байна. Бүгд өөрсдийн төрсөн нутаг руу буцаж тооллого тамрагдах болно. Хүмүүс өөрсдийн төрсөн нутаг руу буцан тооллого тамрагдаж байлаа. Йосеф, Мария хоёр ч гэсэн өөрсдийн төрлөх нутаг Бэтлехэм рүү буцаж яв. Гэвч Мариягийн гизэнд хэн байсан бэ? Бяцхан хүү, аврагч Есүс Христ байсан. Йосеф хайртай эхнэр Марияга дагуулan холын замыг туулан явжээ. 1, 2, 3 өдөр тасралтгүйгээр алхаж явсаар Бэтлехэм хотод хүрч очив. Йосеф болон Мария хоёрт хонох газар олдсонгүй. Йосеф тог хос өрөө байгаа юу? Тог өрөө байгаа болов? Йосеф өрөө хайж явсаар энэ тэнд очиж үзсэн ч өрөө олж чадсангүй. Нэрсээ бүртгүүлэхээр маш олон хүмүүс ирсэн учраас тэр. Гэвч Мария уудахгүй төрөх гэж байсан учраас Йосеф хоноглох газар олох хэрэгтэй байв. Эцэст нь Йосеф хоноглох газар олж чадлаа. Тэр нь яахын аргагүй Тэр нь яахын аргагүй малын сарвч байсан юм. Малын сарвч нь бяцхан хүү Есүс төржээ. Хайртай хүүхдүүдээ, хаан төрдөг үлээ? Маш том, өндөр, гялалтсан самхагт төрдөг шүү дээ. Бас олон хүмүүс баяр хүргэн хүндлэл үзүүлэн төрдөг шүү дээ. Гэвч бидний Есүс энэ дэлхий дээр мэдлэхдээ энэ дэлхийн ертөнцийн хамгийн агуу хаан атлаа. Хүмүүсийн очихыг хүсдэггүй, муухай үнэр гардаг бохир газар хамгийн даруугаар төрсөн юм. Есүс хамгийн даруугаар, хамгийн энгийнээр энэ дэлхий дээр бидний төлөө үйлчлэхээр загалмай дээр цовдлогдсон бидний мөнхийн амьтаа болгохын тулд ирсэн юм. Гэхдээ бид хэдэн мянган жилийн өмнө байсан хаадыг сандаг билүү? Мөн тэр хаадын мэндэлсэн өдрийг сандгүй? Үгүй ээ. Харин
Есүсийн мэндэлсэн өдрийг хэдэн мянган жил өнгөрсөн ч одоо хүртэл бид үргэлж санаж байгаа шүү дээ. Хүүхдүүдээ 12 сарын 25-ны өдөр Есүсийн мэндэлсэн өдөр. Есүс бидний төлөө төрсөнд баярлаа. Төрсөн өдрийн баярын мэнд хүргэе. Талархаж байна. Химэн төрсөн өдрийн мэндчилгээ захиа болгон бичвэл ямар вэ? Тэгээд хайртай гэр бүлийнхэндээ хамт төрсөн өдрийнхөө лаг хүлээн Есүсийн төрсөн өдрийг чин сэтгэлээсээ баяр хүргэдэг Христ шавны хүүхдүүд болцоогоорой.